За person рүүгээ яаж орох талаар зааж өгье. Тийшээ дарлаа. From дээр дарлаа. Pearson English Portal гэж эхэлж орно. Дараа нь Pearson English Portal, Pearson English Connect гэдгийг дараа. За ингээ гараад ирлээ. Баах юм гараад ирнэ. Эдгээр нь хамаагүй. Ингэж орохгүй. За энэ логин гэж гарч ирж байна. Логин. Логин дээр username оруулна. За жишээ нь Эрхэн баярын хаягаар оръё. Эрхэн баяр. Нэрээ жижигээр өчнө. Эрхэм баяр. Эрхэм баяр 6K 6KXJ. За password буюу нэвтрэх үг нь Pearson P-ийн томоор тэнийг за юм байна. Энэ нэрийг жижиг үсгээр бичгээ анхаараарай. Тэгээд sign-ийн дарна. За энэ хаяг нь ажиллаж байна. За одоо ингээ орчлоо. Hello, good to see you Эрхэн баяр гэж байна. Одоо яах вэ? Pearson English Connected энэ дээр энэ ягаан дээр дарна. За ингээд гараад ирлээ. Энэ resource дотор бол онлайнаар сонсох аудионууд нь байгаа. Зарим нэг видеонууд байгаа. Дөрмийн хүснэгтүүд байдаг. Students book дотор бол ийшээ ороод өөрөө юм хийж болно. Гэхдээ миний тавьсан даалгавар энд байхгүй. Эндээс энэ 3 зураастай энэ менюг татаж гаргаж ирээд assignments гэж ингэж орно. За тэгэнгүүт энд ингэж үүссэн байна. Teacher name. Өмнө нь дэлгэр цэцэг гэдэг багш орж ирсэн байна. За тэгээд энэ миний үүсгэсэн даалгавар 11 сарын 26-наас хойш байж гэрэлжүүлэн уян бэлэг 1 2 3 4 5 6 даалгавар байна. За энэ даалгавруудыг 2-ыг нээж үзээд хийгээгүй оноо аваагүй байна. Тэгэхээр одоо энэ 2 даалгаврыг хийх боломжтой байна. Энэ 2 сарын 16-нд дуусах нэг даалгавар байна. Тэрийг бол одоо continue гэдэг ингээ явчихна. Хийчихнэ. За дараагийнх нь болохоор 2 сарын бас 16-нд дуусах. 2 сарын 16 гэдэг нь эх 7 хоногийн 1 өдөр гэсэн үг. Хийх юм даалгаврууд байна. Энийгээ хийгээд за одоо жишээ нь за ингээд start гэдэг уртлыг нь ингээд select болгочихно. Тэгээд start гээд тэг хийж байгаад гарахтаа одоо энийг continue гэд эхлүүлээ л та. Өргөжлүүлээ. За хийгээгүй. Тэнгүүтээ хаанаас яаж эхлэх вэ гэхээр ингээд доошоо явуулж гаад эндээс гүйлгээд эндээс start. За дахиад уншиж чинь. Гэж ороод за ийм даалгавар байна. Grammar workbook-ийн 4-ийн 2 grammar. За тэгээ энэ дөрвөлжин дээр дараад 1 гээд нэг яана гэж байна.
заавар уншаад бичлэг хийж. Look at the pictures and complete the sentence. Use the present continuous object verbs below. За энэ зургийг хараад өгүүлбэрийг гүйцээ гэж. Дөрмийнхэн энэ хүснэгтэй хараарай гэж байна. Энэ дээр одоо яаж бичих вэ гэхээр I гинэ. Би уйлж гин гэж бичих юм байна. I am crying. I am crying. We яаж гэнэ энэ хоёр хүн А олон тоо учраас А болно. А laughing инех гэдэг үг. We are laughing. За энэ эрэхтэй яаж гэнэ вэ? За энд ямар үглэг байсан бэ? Дэшиг хөдөлгөлт харъя. Walk алхах гэдэг үг байна. He is walking. Walking гэж бичээд walking гэж уншдаг шүү. Walking. За энд багш байна юм бичиж чинь тий. She is writing. За чи сонсож чинь гэж байна. You дээр to be үглэг нь are байна. You are listening. Ингээд шалгана. Шалгахтаа энийг дарна. За нэг нь буруу байна. Бусд нь зөв байна. За буруу хэлсэн бол яах вэ? Listen to music гэдэг бүтэн өгүүлбэр бичих юм байна. Нэг дахиад засахтаа дахиад шинээр бичнэ. За тэгээд you are listening гэж бичээд listening гэж уншина. Listening to music. Дахиад шалгана. За зөв байна. Ингээд гарахтаа ингээд дараагийнхын руу орохтаа энэ дараагийнхын суман дээр дарна. Тэгээд тийг явчихна. Тэгээ гарахтаа save and exit гэдгийг заавал дарна. Тэгээд saving lessons гэж бичиг гарч ичин тий. Хадгалж ин гэсэн. Тэнгүүтээ одоо submit гэд энийг нь дарна. За би одоо submit дарж болохгүй учраас send your assignment to teacher гэж байна. Тэгэхээр би not гэж. Та нар бол yes гэж дарна. За ингээл хийгээд байна да хүүхдүүд. Энэ send a message гэд энэ дээр дараад багш руугаа мессеж бичиж болох юм байна. Ингэж хийн шүү хүүхдүүд.